Тархалт гэдэг маань өөрөө юу вэ гэхээр бие дагуулагдах өөхний мас бол ихсэх үүсгэтэл хоол хүнсээр авж байгаа илчилгийн хэрэглээ нь зарцуулж байгаа илчилгийн хэрэгцээнээс одоо даваад тэгээ биед одоо энэ илчлэг маань одоо өөх болж хоримтлагдаж байна гэсэн үг. За өөхөн эд маань өөрөө биед хоримтлагдаад ирэхлээр яадаг вэ гэхээр одоо хэмжээний хувьд томроод тэгээд өөрөөсөө өөхний эд маань үрвслийн эсрэг одоо медиаторуудыг ялгаруулад системийн үрвсэл үүсгэж байдаг. За энэ маань ялангуяа одоо бүх одоо эргэтэн тогтолцоонд хүрж одоо хүрдэг эргэтэн маань юу байдаг вэ гэхээр судас судасны дотоод хан дээр байгаа одоо интимийн давхаргад явагдаж байгаа одоо тэр өрөвсөлт өмгийг буюу атеросклероз-ийн суурь болж өгч идэг. За өөхний эс маань өөрөө интерлейкин 1, 6, хавдар хөгжлийн фактор, интерлейкин 18 гэж нэрлэгддэг. За шинжлэх ухааны олон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ийм өрөвслийг ингээ ялгаруулж яадаг. Нилээн их газар авч бүх эрхтнийг хамарсан цагтаа хүнд одоо өрөвсөл олж мэдэгддэг. Тэгэхээр одоо хизээ хойно одоо илэгний өөхлөлт, за нойр булчирхаа өрөвсөл гэдэг юм уу. За тэгээд зүрхний судасны эмгэг, тэгээ бөөрийн судасны эмгийг босон хойно шинж тэмдэг өгч эхэлдэг.